Монгол улсын нийт хүн амын 40 гаруй хувийг ажилгүйчүүдийн тоо эзлэж байна. Ерөөсөө гадны ажилчид авах оронд Монгол ажилчдаа долондоод хөгжүүлээд сургаад авъя. Эдгээр эзлэж байгаа ажилгүйчүүдийн дийлийнхэн залуучууд 100 мянган айлын ажлын өрөөнд бас нэлээд төлөвцтэй ажил болж байгаа. Төр засаг ямар бодлого барьж байна? Манайх ч энэ замаар ус явах болов гэж би бодож байна. Сурагч багшийн мэргэжлийг бас эзэмшүүлж байгаа. Шийдвэртэй алхам, шинэлэг төсөл, шилдэг хөтөлбөр. Манай компанийн хувьд бол шинээр одоо шилжин гэдэг мэргэжилтэн бэлдэж байгаа. Барилгын салбарт мэргэжилтийн ажилчин бэлтгэх зарим арга хэмжээний тухай засгийн газрын 23 дугаар тогтоолын хүрээнд ажилгүй болон ажил идэвхтэй хайж байгаа иргэд хугацаа цэргийн албан хаагчдыг сургалтанд хамруулах арга хэмжээ авахыг холбогдох яамдын сайд нарт даалгасан байна. Тус тогтоолын хүрээнд үйлдвэрлэл дээрх сургалт зохион байгуулах сайд нарын хамтарсан тушаалгарч үйл ажиллагаанд хэрэгжилсэн. Монгол Улсын засгийн газрын 2008-аас 2012 оны хэрэгжүүлэх хөтөлбөрт бол үйл ажиллагааны хөтөлбөрт нь нэгжүүлсэн байдаг. Энэ бол гадаадын ажилчдын ажиллаж байгаатай адилхан тийм ажил мэргэжлийн ажлын байран дээр Монгол ажилчдыг бэлтгэн сургаж ажилуулах гэсэн зүйл туссан байдаг. Тэр бол ялангуяа одоо энэ том төслүүд хэрэгжүүлж байгаа үйлдвэр аж ахуй газруудыг байгуулж байгаа энэ асуулт маш том хамаатай болцсон байгаа. Засгийн газраас бас нэг тогтоол гарсан. Энэ бол барилгын салбарт мэргэжилтэй ажилчин бэлтгэх тухай 23 дугаар тогтоол гэдэг. За энэ тогтоол гарсны дараагаас одоо энэ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх энэ ажлын хүрээнд зам тээвэр барилга хот байгуулалтын яам, нийгмийн хамгаалалт хөтөлмөрийн яам, Эрдэс баялаг уул уурхайн яамны 3 сайдын хамтарсан тушаалаар 2009 оны 3 дугаар сард уул уурхай зам барилгын салбарт мэргэжилтэй ажилчин бэлтгэх төр хугацааны хөтөлбөр гэдгийг баталсан. Нийгэм хамгаалал хөтөлмөрийн сайд, зам тээвэр барилга хот байгуулалтын сайд, Эрдэс баялаг эрчим хүчний сайдын хамтарсан тушаал 2009 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын засгийн газрын 2008-аас 2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг гадаадаас авч байгаа ажилчдаа ижил мэргэжлийн ажилчдыг дотооддоо бэлтгэх, зам барилга, уул уурхай, үйлдвэр барих зэрэг хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төслүүд дээр Монгол ажилчдыг ажилуулах талаарх 1-3-17 дахь заалт, барилгын салбарт мэргэжилтэн ажилтан бэлтгэх зарим арга хэмжээний тухай засгийн газрын 2009 оны 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор тушаах нь уул уурхай, зам барилгын салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэх үйлдвэрлэл дээрх сургалтын туршилтын дэд хөтөлбөрийг 1-р хөтөлбөрийн зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2-р хавсралтын ёсоор тус баталсаваа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлж хэрэгжилтийн тайланг 2010 оны 3-р сард Багтаан холбогдох сайд нарын хамтарсан хуралдаанд танилцуулахыг хөтөлбөрийн зохицуулах зөвлөл нэмэхүүд даалгасаваа. Нийгэм хамгаалал хөтөлмөрийн сайд Ганди, зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Баттулга, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Зөрөгт. За энэ хөтөлбөрийг одоо гарах болсон шалтгаан бол нэгдүгээрт ажил олгогч, за нөгөө талдаа ажил хайж байгаа иргэдийг шууд холбох, баталгаатай ажлын байраар хангах гол зорилго нь оршиж байгаа маа. Тийм учраас одоо өмнө нь бол сургалтын байгууллагуудыг санхүүжүүлж байна. Төгсөө гарсан хүмүүс нь одоо ажлын байраар сайн хангахдахгүй байна гэсэн ийм одоо бас шүүмжлэл байдаг. Тэгээ энийг одоо бас арилгах үүднээс ийм дурсалтын хөтөлбөрийг одоо 3 сайдын тушаалаар баталж хэрэгжүүлж ажиллаж байна. За тэгээ энэ хөтөлбөрийг юу зохион байгуулахад бол яамдуудын оролцоо тусдаа өөрийн гэсэн үүрэг хариуцлага хариуцаад ажил үүргийн хуваарьтай ажиллаж байгаа. За нийгмийн хамгаалалт хөтөлмөрийн яамны хувьд бол одоо хөтөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас энэ одоо дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг санхүүжүүлэх, мэдээ тайлан гаргаж авах, за сургалтанд хамрагдсан иргэдийг одоо шалгалтанд хамруулах, шалгалт авах, гэрчлэгээ олох энэ ажил дээр бол манай яам төлхөө одоо анхаарч зохион байгуулж ажиллаж байна. За зам тээвэр барилга хот байгуулалтын яам бол одоо эдгээр аж ахуйн нэгжүүдийг ялангуяа барилга, замын салбарт одоо ажиллаж байгаа чадвартай компаниудыг сонгон шалгаруулах,
За мөн ажилчдыг одоо энэ сургалтанд хамруулах энэ нөхцөл байдлыг бас давхар хариуцаад ажиллаж байна. За энэ одоогийн байдлаар бол нийтдээ 3553 иргэн одоо энэ хөтөлбөрт хамрагдаж за бүгдээрээ одоо сургалтандаа суугаад шалгалтаа одоо амжилттай өгөө дуусч байна. За ялангуяа бол энэ компаниудыг сонгохдоо бид ямар ч зарчим барьсан бэ гэхээр дадлагын байртай одоо сургалт явуулах одоо материалыг ваацтай, боловсон хүчинтэй ийм одоо чадах хүүхий компаниудыг сонгосон. За нөгөө талаар гэх юм бол энд суралцж байгаа иргэдийн ажлын байраар баталгаатай авах тэр бэлэн одоо ажлын байр одоо захиалж байгаа компаниудыг бас энэ хөтөлбөрт хамруулсан байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо тухайн компанид нэг хэрэгцээтэй байгаа гагнуурчин ч юм уу, битүү ар натуурчин ч гэх юм уу, мөн замын мэргэжилтэй тийм хүмүүсийн захиалгын авсны үндсэн дээр тухайн компани өөрөө шаардлагатай байгаа тэр ажил хүчнээ өөрсдөө бэлдэж одоо авч байгаа. Тэгээ энд нь одоо бид бас санхүүгийн дэмжлэг үзүүлж сургалтын зардлыг нь хөлмөрхөлтийг дэмжих сангаас санхүүжүүлээд ингээ явж байна. Нөгөө талдаа гэх юм бол энэ сургалт бол одоо нийт дадлагын хичээл бол одоо 70%, за онлайн буюу танхимын хичээл бол 30% эзэлж байгаа. Өөрөөр хэлбэл одоо үйлдвэр дээрх сургалт гэдэг маань одоо ажлын байран дээр өөрсдөө сургалтаа хийгээд ингээд дадлагжаад хийх ажлаа мэддэг, ажлаа одоо сайн гардад зохион байгуулж чаддаг, тухайн мэргэжил дээр одоо ур чадвартай болсон ийм одоо ажилтныг бэлтгэхээр бид энэ хөтөлбөрийг жилийн хугацаанд зохион байгууллаа. За тэгээ эцэст нь одоо энэ сургалтын ач холбогдол юунд байна вэ гэхээр бид бол ерөөсөө олон шат амжилга байхгүй ажилчин бол шууд одоо үйлдвэр дээр нь бэлдэж тэр үйлдвэрт нь хэрэгцээтэй байгаа мэргэжилтэнд бэлдэж тэр компанид нь одоо ажил хүчийг бэлдэж өгч байгаа онцлогтой. Альва улсын хөгжил дэвшилд шууд нөлөөлдөг олон хүчин зүйлийн нэг нь тухайн орны иргэдийн ажлын байраар бүрэн хангагдсан эсгээс ихээхэн хамаардаг. Иймээс ажлын байрыг нэмэгдүүлэн ажил гүйдлийг бууруулна гэдэг амлалтыг бүхий л үеийн удирдлагууд өгсөөр ирсэн. Харин ажлын байрыг засгийн газар биш ажил олгогч нар бий болгодог. Үйлдвэрлэл дээр сургалтаар дамжуулан мэргэжилтэй ажилтныг бэлтгэдэг төлбөр батлагдаад хэдэн сарын өмнө үзлээ. Энэ хугацаанд барилга, зам, уул уурхайн 80 компанид 3000 гаруй хүн суралцсан юм. Хамгийн бахархууштай нь эдгээр хүмүүс амжилттай суралцсан тохиолдолд байнгын ажлын байртай болох юм. Та ямар мэргэжлээр сурахаар сонирхож байна? Би анкет үртэл төвчлөлтэй. Мужаанаар сурах сонирхолтой байна. За та эндээс аж ахуйн нэгжээс ингэ сонгож байгаа. Би одоо энэ Канада хаусын бодон гэргазан барьдаг гэдэг энийг л сонгоод байгаа юм л да ер нь. Та ер нь дүүргийн халамж үйлчлэгийн хэлцээс эрхийн бичгийн сургалтад хамрагдаж байгаагүй гэсэн мэдээлэл төгс аваад тэгээд иргэнийхээ үнэлгээг канадуулаад зурагтаа өөрөө бас гараараа өргөжлөчээд тэрийг дүүргийн халамж үйлчлэгийн хэлцээр цохиулаад тэгээд та энэ Канада хаус гэдэг компанид яваад очиж төлөвлөж бид нь одоо хаяг утсан гэж үздэг. Монголчуудын хэлдэг те энэ бүгд уулынхаа өнгөрт яг энэ соёмбот уулынхаа яг ард барьж байгаа. Хөдөө аж ахуйн сургуулийн багш ажилтны байрны 90 айлын орон сууцны барилгалтай манайх. Тэгээд нийт бол битүү харамтурч мэргэжлэр бол 15 суралцагч хичээлдэг. Юу бол өөрөг өгсөрөгч гэдэгт бол бас 15